Та бүхэн тавтаа сайхан амарч байна уу? Олуулаа мэдээллийн хүрээтэй хамт байдаг үзэгчтэй бүхэнд талархлаа илэрхийлье. За сонгуулийн сурчлагаа дуусгахад маргааш нөгөөдөр гэсэн 2 хоног үлдлээ. За сонгуулийн сурчлагын туршлагын Арц намын албан ёсны мэдээллийн их усэр олуулаа мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараа хэлэхэд бэлэн боллоо. Үзэл бодолтой үнэнч байх тийм ч хэцүү биш. Гагцхүү бид олуулаа л болох хэрэгтэй. Иймд олуулаа ялна шүү хэмээн үзэгч та бүхнийг уриалж байна. Олуулаа мэдээллийн хөтөлбөрт тавтаа морил. Олуулаа ялна шүү. Арц намын ерөнхий нарийн мэдчийн дарга Эрдэнэт улсын хурлын гишүүн Зандаа Хөгийн их бол нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сонгуульд өгсөн энэ өдрүүдэд төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн нэр дэвшигчдийн улаарлаас болоод олон зөрчил гарч байгааг Арц нам баримт нотлогоотой дэлгэрлээ. Өвс, Өвөр ханга, Баян зүрх, Баян гол гэх мэт дүүргүүдэд иргэний бүртгэлийн зөрчил, бэлэн мөнгө тараах, нэр дэвшигчдийг гүтгэнд оромжлох зэрэг хууль зөрчсөн үйлдэлүүд олноор гарч байгаа тул Арц нам нийслэлийн прокурорт хандсанаа мэдгдлээ. Энэ сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом, Өмнөгом сумдад тус тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Чойж Сэрүүн Хүрлбаатарнаар 7 хүн тус бүрт 150 мянган төгрөг. Иргэн цэгээд 100 мянган төгрөгийг манай намыг дэмжээрэй хэмээн өгсөн байна. Мөн өнгөрсөн сараас эхлэн Улаанбаатар хотоос Улаангом орсон 15 оюутныг үн төлбөргүйгээр хүргэж өгсөн байдаг. Ийм аргаар Увсыг тасралтгүй улаан байлгаж ирсэн Монгол Ардын нам иргэд сонгогчид шударгаар сонгуульдаа өрсөлдөхийг уриалж байгаа юм. Сүүлийн сонгуулийн өдрүүд гарч байгаа хүндрэлтэй асуудлууд, хууль зөрчсөн үйлдэлүүдийг нягтлж шалгаж тойргуудаас нэр дэвшигчдээс ирж байгаа баримт, нотлох баримтан дээр үндэслэж хэд хэдэн ноцтой зөрчлүүд тойргуудаар гарсныг бас мэдээлж нийтэд ил болгох нь зүйтэй гэж ингэж үзсэн. Одоо нэгдүгээрт иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой зөрчлийн тухай, сонгогчдын бүртгэлийн тухай асуудал, хоёрдугаарт нь бэлэн мөнгө бүх төрлөөр тарааж байгаа тухай асуудал, гуравт нь энэ хар буюу бараан PR-ийн тухай асуудал. Өнөөдрийн бидний мэдээлэх гэж байгаа асуудал бол хуулийг зөрчиж байгаа, хууль зөрчиж мөнгө тарааж байгаа асуудал бол нотлох баримтаар тогтоодож байгаа тухай асуудал байна. Тэр улсын хурлд нэр дэвшиж байгаа дэвшигчдээс гадна энэ улсын хурлын өнөөдрийн гишүүд, төрийн түвшээдүүд яамны сайд энд холбогдож байгаа нь бол тун харамсмаар нөгөө талаас хариуцлагагүй үлдээ гэж. Бэлэн мөнгө тараасан Монгол Ардын намынхны энэ мэт үйлдэлүүд хэрэгс хэтэрч арх савтууруулах ундаг их хэмжээгээр тарааж байна гэх мэдээллийг ч өөр хангаачуд өгöd байна. За сүүлийн 10 хоног 10 хэр суманд 20 тонны чингэлэг, Чингис арх болон өөр олон бараа таваарыг их хэмжээгээр тараагаад байгаа юм байна. Мөн Баян гол дүүрэгт нэр дэвшиж байгаа мөнх оргил дүүргийнхээ халамжийн ажилснаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус бүр 100-аас 180 мянган төгрөг тарааж дэмжиж хамтран ажиллараа гэж загчээ. Мөн энэ сарын 8-9-нд Баян зүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа Бацорыг, Арвин, Мөнхбаатар нар дүүргийн хорооны даргаараа дамжуулан хэд хэдэн иргэнд 20 мянган төгрөг тараасан байдаг. Энэ хуулийн 82 штрих 1 заасан гэмт хэрэгт оролцохоор завдсан боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохион байгуулалт албан тушаалтанд сайн дураараа мэдгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг зүйл ангитай байна. Тэгэхээр энэ мөнгө тараах явцад оролцож байгаа иргэд, хороон засаг дарга, улсын хурлын гишүүний туслах, улсын хурлын байнгын орооны референт хүртэл байгаа. Тэгээ энэ улсууд сайн дураараа илчлэх юм бол хэрэгээс мултарнаа. Ийм хуультай болцсныг хүмүүс мэдэхгүй явж байгаа хэрэгт орчих үедээ гэдгээр сануулга өгч байгаамаа. Иргэд шудрах сонгуулийг хүсэж байна. Тиймээс Монгол Ардын нам иргэдийн сонголтоо хийх эрхийг дээдлэн хөндлөж шударгаар сонгуульдаа өрсөлдөхийг уриалж байна. $2000 оноос хойш ах намаа 3 удаа сонгосоод Жухмаа жухам. Сонгоод явуулсан ах намынхан тэгээд ам марилцаад 2 салчих юм да хөрх. одоо нэг салхи оруулах болсон байгаа. Харин тийм ээ. Энэ жил ардчлалынхныгаа гарнаа. Олны ам олуула ялан сэхин ортой доо. Олуула хөгжин. Олуула ялна. Олуула ялна шүү. Урд өмнөх сонгуулиудаар хүний санаатай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр санал тоолох ажиллагаанд бодлын орох явдал хэрэгс хэтэрсэн байсныг энэ жил цэглэж ухаалаг машинаар санал тоолохоор болсон билээ. Бид
21-р зуунд амьдарч байна. Техник технологийн хөгжлийн 90 үед амьдарч байна. Иргэн та зөвхөн банкны автомат машиныг л бодоод үз. Хөдөө сумаас иргэн таны гүйлгээг хормын дотор хотод авчирч машинд оруулсан мөнгөнд дөнгө огт алдахгүйгээр гаргаад л ирдэг үстэй. Гэтэл хэдэн мянган хүний хэдэн саяар тоологдох мөнгөн дээр бодолдоггүй машин зохиочихсон 90 үед амьдарч байж хитгэн тэмдэглэгээ тавьсан сандлын хуудсан дээр бодолдог машин байхгүй хэмээн сэрэмжлүүлэх нь үнэндээ Монгол Ардын намын шин технологиос айдаг хоцрогдлын жишээ гэхээс өөр яалтай билээ. Сонгуул орж байна даа. Аль нь саналаа өгч чинь? Сонгосон нам бодсон хүн бий дээ. Өгөндөө. Сарын дараа наадам аяанд ирлээ дээ. Жухмаа жухам. Олуулаа ялсан онцгой сайхан наадам болно доо. Олуулаа ялна. Олуулаа наадна. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. 4 хоногийн дараа бид өөрсдийн иж төлөөлөгчөө сонгох эрхээ эдлэх гэж байна. За нэр дэвшигчид өөрийн тойргуудаараа явж хийж бүтээх ажлаа иргэд сонгогчтойгоо танилцуулах ажил эрчимтэй явагдаж байна. Өчигдөр Ардсан намаас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид тойргийнхоо иргэд сонгогчтой нэгдсэн уулзалт хийлээ. Улаанбаатар палсын их танхимд Ардсан намаас нэр дэвшигчдийг дэмжсэн олон иргэд цугласан байна. За уулзалтанд Алтан хуйг сайхан бэлэг инх бол зэрэг Монгол улсын урдаа барьдаг хууль санаачлагч төрийн түвшинд оролцсон. За Ардсан намын дараа Алтан хуйгийн хувьд намынхаа мөрийн хөтөлбөрийг 14 аймагт танилцуулаад ирсэн. За энэ жил ард түмэн арчлын хурбуун гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр хэлсэн юм. Бидний энэ сонгуульд зөвхөн ардын намыг ялах гэж орж байгаа биш ээ. Ардын нам бол манай өөрсдөө биш ээ. Юу бидний өсөлтөж байгаа гэхээр энэ олон жил биелсэн ажилтнууд ядуур тэгээд аюулгүй шудраг шүүхийг устгахын тулд бид энэ сонгуульд орж байгаа. Энэ бидний хол төлөвлөсөн юм шүү. Нийслэлээр сонгогдсон улсын хурлын гишүүд дотроос Содом Зундан Эрдэнэ, за нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдөө Салдангийн Одон Тэ хоёр хамгийн олон иргэдтэйгээ уулзаж санал бодлыг сонсон байна. За ажилгүйдэл ядуурлыг бууруулж хээл хахуул төрийн хүн сурталыг арилгахын төлөө Ардсан намынхан тэмцэж чадна гэж ард түмэн итгэж байна. За иргэд маань нийгмийн эдийн засаг улс төрийн одоо иргэн үнэлгээ чиглэсэн тэр бодлогыг өгүүлж байна. Өнөөдөр хүн шиг амьдрахын тулд наад захын одоо тэр нийгмийн эдийн засгийн нөхцөл болцоог хангаж өгөхийг бол маш олон иргэд санал болгож байна. Бидний газар шараа, бидний гэр бүл үр хөвгт бол миний үнэт зүйл. Тийм учраас энэ үнэт зүйлийнхаа төлөө бид тууштай тэмцэх ёстой. Олон жил эрх баригчид одоо худлаа амлаж олон зүйлийг ярьлаа. Одоо бид яриагаа дуусгаад ажилдаа оръё, үр хөвгтөө аврая гэж бодож байна. Нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хуралд Ардсан намын шилдэг залуус нэр дэвсэн. Тэд авилгагүй, аюулгүй, агаарын цэнгэг, амны суудтай, ажилдаа орлоготой орчинд нийслэлийн иргэдийг аж төрүүлэхийн төлөө ажиллана гэдэгт Баянголчууд итгэж байна. Төрийн данхаас нь тэр эрх мэдлийг иргэд рүүгээ шилжүүлье. Төрийн байгууллагад өөрийг нь шилжүүлье. Тэгээд хариуцлага тооцдог болёо гэж. Ардсан нам сонгуульд ялт агуулснаар Монгол хүн 2020 хөтөлбөр хэрэгжих болно. Ингэснээр иргэдийн хүсэн хүлээсэн бүхэн ажлыг олж хүн бүхэн ажил орлоготой, эрүүл аж аргалтай амьдрах боломж бүрднэ. Бэ ард түмнийхэн итгэлийг алдах эрхгүй улс төрч. Анхны ардчилсан үндсэн хуулийг батлах эрхийг, ардчилсан Монголын төрийг түших эрхийг тэд надад өгсөн. Алдсан ч, онсон ч ажил үйлстэй тууштай байхыг амьдрал надад сургасан. Тиймээс би нам сольдгүй, тойрог сольдгүй, сонгогчдоо сольдгүй улс төрч. Эгэл олны амьдрал баялгаар биш. Эрдмээр тэтгэгднэ гэдгийг цаг хугацаа бүгдэд наталсан. Би Монголынхон ирээдүйд итгэдэг улс төрч. Улсын их хурлын сонгуульд хан уул, баг ханга, баг нүр дүргээс нэр дэвшигч Лувсан Вандангийн болд. Иргэд сонгогчид та бүхэндээ одоо 3 мандаттай тойрогт саналын уудсыг хэрэгэн бүглэх зааврыг танилцуулъя. За энэ бол жишээлбэл улсын хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу сонгон хайрхан дүүргийн саналын уудс байна. Хэрвээ та Ардсан намыг дэмждэг бол саналын уудснаас хамгийн түрүүнд энэ 3 игнэний голын игнэг олж харах ёстой. 3 мандаттай тойрог учраас ардчилсан нам гэсэн нэрийн дор 3 одоо нэр дэвшигчийн маань нэр байж байгаа. Ломбын Эрхэн баяр, Лувсангийн Эрдэнэ шимэг, Даваад оржийн гам болд гэсэн энэ Ардсан намын 3 гишүүний нэрийг гуруулангийн дугуйлна. 3 мандаттай тойрог учраас 3 нэр дэвшигчийн нэрийг заавал дугуйлах ёстой. За дараа нь намын төлөө та бүхэн саналаа өгнө. Энэ 3 багнаа голын игнэний хамгийн дээдлэлд ардчилсан нам гэсэн байгаа. Энийг ингээд уртлын тэмдэглэлтийн дүүртэл нь бодноо. За нийслэлийн сонгогчид та бүхний саналын уудс ийм 2 талтай байгаа.
Нөгөө талд нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгох саналын хуудас байж байна. За мөн ижлэгэн ардсан нам голлын 3 игнэний голд нь байж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ардсан намаас нэр дэвшсэн Төмөр Тогоогийн Болдбаатар гэсэн нэг хүний нэр байгаа. За энэний өмнөх тэмдэглэгийг мөн ингээд өөрчлөн дугуулна. За мөн энэний дараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд намыг сонгох ёстой. За энэ нам бол одоо мөн голын игнэний хамгийн дээдлэлд ардчилсан нам гэсэн байгаа. Энийг ингээд дугуулнаа. Та бүхэнд амжилт хүсье. Би айлын 8 дахь хүүхэд 5 нэгж 2 ахтай. Би дэх олоолоос хүүхэд насны минь хүмүүжил хүн шанараа шигшигдэж аавынхаа өгсөн чихрийг ах нартайгаа хувааж иддэг. Олуулаа идсэн чихрийн амт одоо ч надад амтагддаг. Ах нартаа шоглож исэн хүүхэд нас минь арын хаалга гэж мэдэхгүй. Авьяас чадвар хоёртой мэддэг болгосон юм. Эхлээд зүгээр л үг байдаг. Надад мөрөөдөл бий. Энэ зүгээр л үг байсан. Гэхдээ энэ үг олон хүний мөрөөдөл байсан учраас олон зуун жилийн боолчлолоос өнгөт дарснуудыг чөлөөлж өнөөдөр тэдний нэг нь ерөнхийлөгч болсон байна. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Энэ бас зүгээр л үг байсан. Саруул ухаантай Монгол хүмүүс олуулаа байсан учраас бид өөрчлөлтийг хүний амиар биш хүсэл зоригоор байгуулсан юм. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Эрх чөлөөт нийгмээ энэ хിവэр нь хадгалахын тулд хар 7 сарын 1-ийг харахыг хүсээгүй учраас 19 жилийн дараа бид ардчилсан ерөнхийлөгчөө олуулаа сонгосон юм. Үнэт зүйлсээ хамгаалахыг хүн бүхэн хүссэн учраас үндсэн хуулиа бид бас олуулаа баталсан юм. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Элэгнэгт ах дүүс минь их дэлхийгээр нэг тарсанч энэ газар шороон дээр бид олуулаа үлдсэн учраас эрх чөлөөт тусгаар тогтсон Монгол улс оршиж байна. Гадаг шахарсан Монгол залуус ганцаар тус зовж ханаад хүслэн болсон нутагтаа ирж хүн шиг амьдрахыг хүсэж байна. Олуулаа мөртлөө цөөхөл юм шиг байж хандлаа. Одоо боллоо. Хуучин цагийг халж, хувьсгал хийснээр санаж, шудраг нийгмийн төлөө бид олуулаа ялгая. Өнөж болсон жилүүд эвийн хүч ийн ухаанаар зангидагдлаа. Ургах наран мандаж, ардчилсан засаг олуулаа ялгая. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Хамаг Монголын сонголт нэгэн байхыг мэдэж байна. Хамгийн гол нь бид олуулаа. Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас ардсан намын ухуулагчдыг баривчлан хорж тараахаар бэлдсэн материалыг нь хураан авсан балмад явдал гарсантай холбогдуулан ардсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэт Монгол улсын ерөнхий сайд Батуулдад шаардлага хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Гэвч шаардлагын мөрөөр дөрвтэй арга хэмжээ аваагүйгээр бол барам орон нутгийн телевизүүд ч ардсан намын нэр дэвшигчдэд үүд хаалгаа хаагаад байгаа тухай улсын их хурлын гишүүн Гүн Далай хөвсгөлөөс мэдээллээ. Би улсын их хурлд 3 удаа нэр дэвшиж энэ сонгуульд оролцож байсан. Ийм шудраг бус, ийм тэнцвэргүй, ийм хаалттай, ийм их одоо бузар мөнгө оролцсон сонгуулийг би одоо амьдралдаа анх удаа ингэж одоо үзэж байна. Тэгээд шудраг сонгогчдын зүгээс ил ин хамгаалалтанд нэгэн одоо шаардлага, сонирдуулгыг одоо явуулсан байгаа юм аа. Энэ сонирдуулга дээр бол үннийг бичсэн байгааг ард иргэдэд хүргэхээс Монгол ардын нам мөн түүний одоо нэр дэвшигчид маш их айж байгаа юм. Ингээд энэний эсрэг нэгэн одоо няцаалт гэдгийг бол гаргасан байна лээ. Тэгээд энэ няцаалт дээрээ харин хоёр зүйлийг хүлээн зөвшөөрсөн байна лээ. Тэр шудраг сонгогчдын тавьсан зүйл үнэн болохыг энд бол баталсан байна лээ. Нэгдүгээрт 5 толгоон орд газрын ухаа худгийн хэсгийг MCS инх амгалан эзэмшдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна лээ. Хоёрдугаарт 5 толгоон орд газрын ухаа худгийн 20%-ийг 700 сая доллараар хятадуудад зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна лээ. Энэ няцаалт дээр дэлгэрэнгүй бичсэн байна лээ. Тийм учраас би ард иргэдтэй хандаж энэ сонгуульд оролцож байгаа олигарх нөхөрт битгий саналаа өгөөрөө. 5 толгоон орд газар бол улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийн тогтоосон ард түмэн бидний өмч стратегийн орд газар мөн. Тийм учраас ухаа худгийн ордыг эзэмшиж тэндээс босгосон хятадуудад зарж их хэмжээний мөнгө олсныгоо Монголын ард иргэд тэр тусмаа хөвсгөлчүүдийн саналыг худалдаж авах гэж ингэж цацаж байгаа. Энэ бол шудраг ёсонд нийцэхгүй шүү. Тийм учраас ард иргэд та нар сүүлийн үед Хөвсгөл аймагт их хэмжээний мөнгө тарна. Энэ мөнгийн та бүхэн аваад харин саналаа ардчлалынхандаа өгөөрөө. Ардчил энэ сонгуульд ялан шүү. Ардчилсан нам ялан шүү. Бид хүн шиг амьдарч улс шиг хөгжиж гэж байгаа шүү. Та бүхэндээ итгэж байгаа шүү. Баярлалаа.
өнгөрүүлсэн төв өнөөдрийн боломж маргаашийн ирээдүй биднийх эрх чөлөөт эрүүл нийгэмд эрхтгч сайхан амьдрах гэдэг тэмдэг эргэлзэдгүй баян орны иргэд баян амьдрах учиртай. Олуулан ялан шүү. Ардчилсан нам. Авилгатай тэмцэх нь мөнгөтэй хүний уурыг барж, эрх мэдэлтэй нэгэнтэй муудалцаж, нэр сүртэй нөхрийг шүүх хуулийн өмнө авчирдаг хэцүү ажил. Тэд их мөнгө, эрх мэдэл, нэр сүрээрээ айлгаж сүрдүүлнэ, худалдаж авах гэж оролдоно, гүтгэж доромжлно, шүүх хуулийн өмнөөс сал авч гаргана. Ийм байдалтай эвлэрэх эрх бидэнд байхгүй. Үүнийг өөрчлөх эрх зөвхөн иргэд сонгогчид та бүхэнд л байгаа. Хэрв та авилгачтай хариуцлага тооцож чадах төлөвшсөн улс төрийн хүчин ардчилсан намыг дэмжвэл шудраг ёсыг хуулийн шинжилгээр тогтоохын төлөө бид ажиллах болно. Олуулаа ялна шүү. Цэнгэлийн хавралч дахад морон готон огандож мөнгөн сардгэн мишэдэ мөнгөн сардгэн мишэдэ сэтгэлд доторыг аруусаа хаван элгэн нотагми хаван элгэн нотагми